За өнөөдрийн дугаараар бид нийгэмд маш их төөрөгдөл дагуулдаг бас тэр хэрээрээ буруугаар ойлгогддог нэгэн онцгой сэдвийг хөндөхөр бэлтгэлээ. За энэ бол аутизм. За бидний нийгэм бусдаас өөр хүний нүд рүү ихцэлж харж чадахгүй байгаа. Эсвэл нийгмийн харилцаанд орж чадахгүй байгаа нэгнээ өвчтөй эсвэл гажигтай мэтэр хүлээж авч гадуурхах гэдэг талд. Гэтэл эрт цагт бидний өвөг дээдс эдгээр хүмүүсийг өвчтөн биш харин Тэнгэр байгальтай шууд харилцдаг онцгой нэгэн хэмээн дээдэлдэг байсныг та мэдв үү? За өнөөдөр бид аутизмыг зөвхөн ангаах ухааны хуурай нэр томьёогоор биш шинжлэх ухаан болон далд ертөнц сүнсний гүн ухаантай хэрхэн огтлцож байгаа тэрхүү зааг дээрээс ярилцъя. За юуны өмнө шинжлэх ухааны талаас нь товчхон харъя. Аутизм гэдэг энэ үг ердөө 100 гаруй жилийн өмнө буюу 1911 онд анагаах хонд орж ирсэн байдаг. За энэ грекийн автос буюу автомат гэдэг автос буюу өөрөө би гэсэн үгнээс гаралтай гэж. За өнөөдөр орчин үеийн шинжлэх ухаан үнийг эдгэрэх ёстой өвчин гэж үзэхэ барьсан. Өвчин гэж үзэхэ барьсан. Харин хүний тархины нейро энэ нейронууд олон янз байдал буюу тэдний тархи биднээс тис өөр долгион өөр давтамж дээр ажиллаж байна гэж тайлбарладаг. За энийг болохоор би бөө хүн болохоор мэдээд байна. Аутизмтай хүүхдүүдтэй ойлголцож чадаад байдаг. Тэдний ямар долгионтой яаж харилцаад байгааг бол би бол мэдэрч чадаад байдаг. За гадаад орчны чимээ хурц гэрэл олон хүний харилцаа тэдний тархинд мэдрэхүн хит их ачаал үүсгдэг гэсэн үг. Ойлгомжтой байвал ойлгомжтойгоор хэлэхэд за тэгвэл яг энэ тархины гацаа хит ачааллыг сүнсний далд ертөнцийн талаас нь бид яаж хэрхэн ойлгож болох юм бэ? За энэ бол жирийн нэгэн шин сүнс биш юм. Асар олон төрлийг дамжсан маш их мэдээлэл үеийн үр асар том туршлага тээсэн хит хөгшин сүнс хэмээн. Хит хөгшин сүнс энэ жижигхэн махан бид дахин орших гээд багтаж ядаж байгаа хэрэг юм л да. Сүнсний багтаамж энерги хитрхи том байгаа учраас хүн гэдэг биед махбод бидний энэ тарих тэр их мэдээллийг хүлээж авахдаа гацаанд орчдөг. Хит их ачаалж байгааг л шинжлэх ухаанд аутизм гэд нэрлэдэг байгаа хэрэг. За түүх рүү өнгөгээд харах юм бол хүн төрлөختөн тэднийг таньдаг л байсан. Гэхдээ өөрийнхөө хүлээж авчээ. За дундад зууны Европт бол эрүүл сарвал байсан хүүхэд нь гинт дууга хурааж хүмүүстэй харьцаа болох юм бол ойн дагнс жинхэнэ хүүхдийг минь хулгайлаад оронд нь өөр ертөнцийн хүүхэд үлдээж эхлэгээд мухар сүсэглээд хайж гадуурхдаг байсан. Өмнө нь бол харин байгальтайгаа хувийн холбоотой байсан. За манай эртний нүүдэлчид бөөм мөрөглийн соёл харин эсэргээр байсан. Хүний хиймэл дүрм журамд захирагдахгүй үг хэлээр бус шууд энергиэр мэдэрдэг тэр хүмүүсийг онгод тэнгэртэйгээ холбогдох сувг нь нээлттэй мөн чанарыг шууд хардаг дээд сүнснүүд буюу тэнгэрийн хүүхдүүд гээд ихэд хүндэтгэж дээдэлж хамгаалдаг байлаа. Нийгэмд нэг тийм маш буруу түгээмэл ойлголт байдаг. Аутизмтэй хүмүүс сэтгэл хөдлөлгүй, хүнд ч хайргүй, өөрийнхөө ертөнцид л байдаг гэдэг. За энэ бол маш том эндүрэл шүү. Тэд огтхонч сэтгэл хөдлөлгүй биш ээ. Харин ч хүмүүс биднээс игэл гэж яриад байгаа биднээс хэд дахин илүү хүчтэй мэдэрдэг. Хөгшин сүнснүүд хүний нийгмийн хуурамч баг өнгөн талын худал нэмсэглэлд хурдтагдаад байдаг. Тийм зүйлээс айл хэдийнэ залхацсан байждаг. За тийм ч учраас тэд хүмүүстэй гэхээсээ илүү амтэн, ургамал, байгаль ихтэйг илүү хордог. Ямар ч үггүйгээр гүн гүнзгий холбогдож чаддаг.
За үүний хамгийн тод одоо бодит жишээ бол за Temple Garden гэдэг нэг хүн байдаг. Тэр хүн бол аутизмд байсан гэдэг. Тэ үгээр тийм үү өөрийгөө бусдад илэрхийлж хүмүүстэй одоо сайн харилцаж чаддаггүй байсан гэж. Тэр Темпл. Гэхдээ тэр тийм мал амьтад юу мэдэрч, юунаас айж, юу хүсэж байгааг яг л тэдний нүдээр харж, энергээр нь мэдэрч чаддаг байсан. Хүмүүсийн анзаардаггүй тэр л нарийн мэдрэмжийнхээ хүчинд тэр Темпл гэдэг эмэгтэй дэлхийн мал аж ахуйн салбарт бүр маш том хувьсгал хийж боломжтой болгож чадсан. Хөгшин сүнс тийм үү? Ямар хүнд сорилтоор дамжиж, ямар том даалгавар биелүүлдэг вэ гэх юм гэдгийг одоо бодит баталгаа одоо энэ хүн гэж ойлгож болно. За тиймээс сонсогчдоо аутизм бол бидний өрөвдөж эмчилж засах ёстой алдаа биш юм. Харин тэдгээр хүүхдүүд бол бидний төвчөрт сургах, хайр инэрлийн цоо шин хэлийг ойлгуулах гэж. За магадгүй бидний энэ хязгаарлагдмал тархины энэ хайрцгийг задлах гэж ирсэн дээд сүнснүүд байж болох юм. Тэднийг бид нэр өөрсдийнхөө энэ жижигхэн хайрцаглагдсан одоо оюунд оруулж засахын оронд харин тэдний агуу том ертөнцийг ойлгож сурах хэрэгтэй. За тэгвэл одоо тийм үү яг энэ цаг мөчинд аутизмтай хүүхэд өсгөж өдөр бүр маш хүнд сорилттой нүүр тулж яваа ээж аауд гэр бүлийнхэнд нь хандаж одоо хэдэн зүйл хэлье. Таны хүүхэд үеийнхнээсээ өөр байгаад таны хүсснээр харилцаанд орж чадахгүй байгаад та магадгүй дотроо шаналж тийм өөрийгөө эсвэл хувь тавилангаа буруутгах гэж мэднэ. Яагаад заавал бид ямар буруу зүйл хийсэн юм бэ гэд бодож иж магадгүй. Гэхдээ даалд ертөнцийн зүй тогтолд санамсаргүй тохиолдол гэж хизээч байдаг. Хөгшин сүнс, дээд сүнснүүд хизээж эцэг их гэр бүлээ санамсаргүйгээр сонгодоггүй гэдэг. Тэд тийм үү асар том хэм энэ энерги шингэх махан бие олохдоо тэр их ачааллыг дааж өөрийг нь хамгаалж энэ дэлхийд гүүрэн болж чадах хамгийн хүчтэй, хамгийн хайр инрэлтэй хүмүүсийг л зорж ирдэг. За өөрөөр хэлэх юм бол таны хүүхэд таныг сонгосон юм. Таны дотор тэр хүүхдийн агуу том ертөнцийг тээж гарах, хамгаалах хүч байгаа учраас л Тэнгэр энэ тавилан танд даатгаад байгаа хэрэг. За тиймээс хүүхдээ тийм нийгмийн хэвийн гих одоо хайрцагт чихэж оруулах гэж бити одоо бүү хүчлээ. Тэд нар харин бидний ертөнцид дасан зохицох гэж маш их ядарч байгаа. Үүний оронд та тэдний ертөнц рүү төрүүлж алахаар тэдэнтэй хэрхэн ойлголцсон юм бэ? Тэ? За жаахан жишээ авъя те. Яаж ойлголцдог гэхээр үгээр биш, энергээр химийн харилцаа байдаг. Химээр харилцдаг. Хөгшин сүнснүүд үгнээс илүү үйлдэл, мэдрэмж, энергид шууд хариу үйлдэл үзүүлдэг. Тэдэнд тийм үү худлаа дүрсэх хэрэггүй. Зүгээр л хажууд нь чимээг өхөн суугаад чин сэтгэлээс хайрцаглахгүйгээр хайрлах юм бол хайрлах үед тэд одоо энэ хайрыг маш сайн мэдэрдэг. За өөр гэх юм бол байгальтайгаа холбох хэрэгтэй. Байгаль бол тэдний жинхэнэ гэр, жинхэнэ цэнгээ авдаг, хэмээ цуглуулдаг газар юм. Мод, тийм модод ус, сайлих, амьтдын дэргэд тэдний мэдэрхэн хит ачаалал буурж дотоод долгион тэнцвэрчдэг гэдэг. За энийг бас шинжлэх ухаан бас хэлдэг шүү. За давтагдмал одоо нэг юм үйлдэл хийгээд идэв штэ тий. Тэрийг нь бол хөндлөх хэрэгтэй. Тэдний одоо нэг зүйлээ давтан дахин хийх эсвэл тогтсон хэв маягтай хит баригдах нь зөрүүдлэл биш. Энэ нь тийм үү асар их мэдээлэл донд төөрсөн тархиа тайвшруулж өөртөө аюулгүй бүс одоо үүсгэж байгаа сүнсний
хамгаалтын механизм. За үүнийг нураах биш, харин тэр аюулгүй бүсд нь нэвтрхийг хичээгээд үзээрэй. За аутизм гэдэг бол өвчин биш шүү. За энэ бол хүний тархины гайхалтай олон янз байдал бөгөөд биднийг илүү төвчээрд, илүү өргөн цар хүрээтэй сэтгэдэг болоход хөтөлж байгаа Тэнгэрийн нэгэн сорилт юм шүү. Тэд биднийг үгээр биш зүрхээр хэрхэн ярилцахыг зааж өгөх гэж боломжтой болгохын тулд энэ дэлхийд төрсөн юм шүү. Тэнгэрийн хүүхдүүдтэй харьцахдаа бид өөрсдийн жижигхэн энэ хайрцгийг задлах шаардлагатай болдог юм аа. Магадгүй энэ бидний хүн гэдэг утгаар илүү өндөр түвшинд гарах тэдний далд зоригч байж болох. Тэдэнд тийм хайрлах бас ойлгогдох боломжийг нь олгоцгоё. За тэгээд дахин үргэлжлүүл аутизмын тухай буюу энэ Тэнгэрийн хүүхдүүдийн тухай ярина. За түрүү.